За тэгвэл Солонгосын хийн аюулгүй байдлын корпорац Монголын хийн түвштэй холбогдож ажилдаг төрийн албан хаагчдад хийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт оржээ. Тус корпорац нь Монгол Улс даяар хийн аюулгүй байдлыг хангах хянах чиглэлд сургалт судалгааны чиг үүргийг хэрэгжүүлдэг дэд бүтцийн яамдаа харьяалагддаг төрийн агентлаг юм а. Айл өрхийн халалтыг хийн түвшин шилжүүлэх, за хийн хэрэглээр нэмэгдэж байгаа холбоотой энэ хийн шатдаг хийн тээвэрлэлт, хадгалалт, ашиглалт, борлуулалтын үеийн үйл ажиллагааны энэ аюулгүй ажиллагаа гэдэг бол маш чухал асуудал. Тэгэхээр бүгд найрамдах Солонгос улс бол бас хийн түвшний салбараа хөгжүүлсэн хийг одоо ахуйн хэрэглээнд болон халаалт улаандаа ашигласан одоо энэ талын техник технологи туршлагыг хоригдлуулсан мэргэжилтэй боловсон хүчинтэй дээрээс нь эрх зүйн орчноо бол бүрдүүлсэн хяналтын тогтолцоо бүрдүүлсэн ийм улс байгаа. Өнөөдрийн энэ сургалтанд маань болохоор ажил дүрийн соёлын яам, зам тээврийн яам, Монголын төмөр зам тээврийн цагдаагийн газар, онцгой байдлын ерөнхий газар гээд оролцогч бүх талууд энэ үйл ажиллагаанд оролцох бүх талуудын одоо албаагчдыг хамруулсан юм сургалт зохион байгуулж байна. Тэгээд энэ маань бол энэ хүмүүсийн маань мэдээлэл дээшлэг ойлголт нэмэгдэх энэ аюулгүй ажиллагааны зарчим ямар байдалтай явдаг, хууль эрх зүйн хяналтын тогтолцоо ямар байдгийг гэдэг энэ талын ойлголтыг аваад энэ туршлага хөрөнгөлүүлсэн энэ улсын энэ туршлагыг суралцахад бол чухал ач холбогдолтой гэж харж байгаа. 한국의 현재 가스 법령 체계는 Бүгд найрамдах Солонгос улсын хувьд өндөр даралтын хийн түвшний аюулгүй байдлын удирдлагын тухай хууль, Шингэр улсын хийн аюулгүй байдлын удирдлага, үйл ажиллагааны тухай хуульгээд 4 хуулийн хүрээнд хийн түвшийг хэрхэн нийлүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг зохицуулдаг. Эдгээр хуулийг дагалдаж гарсан KJS-ийн код гэж бий. Эдгээр хуулийн хүрээнд холбогдох эрх зүйн орчинг бид бүрдүүлэн ажилладаг. 운영 체계를 가지고 있습니다.